Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бад лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвртэй подкаст. Туулаа нэвртэй подкастын 2 дахь суваг Газрын гаваас. Description хэсэгт Газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. 1001 шөнийн үлгэрийг Газрын гаваас подкастаар. Хүүхдийн дээлмэл ах юрөөл. Урд хормоо дээр чинь унаг даг гიშгэл. Хойд хормоо дээр чинь хонь хураг хараал. Дотоод хормоо дээр чинь тос өөх наалд, тоос бүү халд, тос халд. Эдийн сайныг мөрөндөө, эрдмийн сайныг цээжинтэй. Тооноор гар, торгон дээл өмс. Газар нутгийн домгууд. 7 дугаар хэсэг. Баруун аймагуудын домог. Угалзын даваа. Тэртээ 100 жилийн өмнө Чингис хаан их цэргээ хөдөлгөн аян дайнд морилон явв. Агт морд болоод эр цэргүүдэн ядран ундаассан тул одоогийн Говь Алтай аймгийн Тонхил сумын нутаг Алтайн оргил багийн Угалзын аманд буудалжээ. Урт удаан хугацааны аян дайнд ядарч доройтсон цэргээ үзээд богд эзэн Чингис хаан 2 хэсэг цэрэг явуулж ан хийлгэв. Тэр нутаг аргал угалз ихтэй нутаг байж. Цэргүүд явсаар бүс хайрханд хүрч ангөрөөний сор болсон цагаан угалзыг агнав. Гэтэл цэргүүд нь өвдөн зовж морь мал нь үхэж үрэгдээд байж. Чингис хаан тэр үед Чингис отог гэгдэх нэг, мал хариуцсан нэг, ийм 2 сайн зурхаачтай явсан тул тэдэнд учрыг хэлв. Тэр 2 нь хэлв. Алтай хангайн лус савдгийг хилэгнүүлж агандаггүй ангаагнсан байна гэжээ. Сүрэг амьтдын дотроос содон өнгө зүстэйг нь агандаггүй ёстой юм байж. Богд хаан цэргээ авч цааш хөдөлгөн одоогийн Угалзын толгойд ирж буудаллав. Хаан бүх цэрэгтээ нэг аргалын толгой авчир гэж зарлиг буулгажээ. Их цэргүүд бүгд нэг аргалын толгой авчирч тавьсанд нэг том хэрэгсүр болсон гэдэг. Гэтэл тэр том хэрэгсээс юу ч үлдээгүй байна. Он жилийн уртад нар салхинд гандаж онгон үгүй болоо визээ. Тэндээс сэрэгтэйгээ хөдлөн Угалзын даваан дээр гарч ирэв. Тэр үед уг давааг ганцын даваа гэж нэрлэдэг байж. Чингис хаан ганцын даваан дээр гарч ирээд бүх цэргээ нэг чулуу авчир гэлээ. Бүх цэрэг нэг чулуу авч ирснийг бөөгнүүлж нэг том овоо босхон туга зоогоо талбив. Энэ үед Чингис хаан бүх цэргээ жагсаан хүний ганц хүү байвал наашаа гарч ир гэв. Ингэж дуудахад их цэрэг дотроос нь нэг хүн гарч ирэв. Тэр хүн бол эрд зоригтой хүч чадалтай дайнд баатар хаан эзний хайртай шадар хүний нэг байсан ажээ. Гэвч хаан нааш харан шүд зуугаад цааш харж нулимс унган түүгээр туга тайхах болов. Ингээд тэр хүний хөлөөс эхлэн дээсээр ороосоор цээж хүртэл нь чивчиртэл хүлж, нурууг нь яран хөвч шүрмсийг нь модоор эргэн мушгаад шүрмсөө татуулсан тэр хүн гидих агшинд зүрхэнд нь худаг шаамагц цус олгойдон үсэрч төвгөнд хүрэв. Ингэж Чингис хаан хүний ганц хүү Хүйтэн баатар өөрийн хайрт шадар цэргээр ганцын даваан дээр тугаа дахиж Алтайн лус савдгийг дахиад он удаан жил ганцын даваа гэж нэрлэгдэн ирсэн тэр давааг Угалзын даваа гэж нэрлсэн гэдэг. Тэр үеэс одоо хүртэл альва нэг ангөрөөнд дотор яваа содон өнгө зүстэй амьтныг алж хоройхыг цээрэлдэг болсон байна. Туулаа нэвртэй. Тамчин хэрэгсүр. Говь Алтай аймгийн Тонхил сум. Алтай нурууны цуутай давааны нэг Тамчин давааны өвөрт 100 орчим км квадрат талбайтай Тамчин тал гэдэг шагаан чинээ чулуугүй цэлгэр сайхан газар бий. Тэнд их баг 2 хэрэгсүр байдаг нь бас өөрийн гэсэн домогтой юм. Галдан бошигт хаан манжийн цэрэгтэй байлтахаар ар халах руу явж байхдаа цэргийнхээ тоог авахаар хүн бүрийн нэг чулуу авчирч тавь гэснээр их хэрэгсүр бий болсон гэдэг. Уг хэрэгсүрийн дөрвөн талд дөрвөн хот айл зусдаг.
орой дээрээ хонхор хүйстэй тэр дотроо худагтай байсан юмсанчээ. Одоо ормон бий. Галдан бошигт хаан туулгоолын орчимд манжийн цэрэгт ялагдаад ойрд руугаа буцаж явахдаа цэргийнхээ тоог авахаар бас чулуу овоосноор баг хэрэгсүр бий болжээ. Тийм ч учраас тамчийн тал шагаан чинээч сул чулуугүй болсон юм гэдэг. Хөх морьтын домог. Говь Алтай аймгийн Хөх морьт сум. Хөх морьт гэдэг орой дээрээ том хэрэгсүртэй нэгэн уул байдгаар энэ сумыг ингэж нэрлэжээ. Тэртээ олон жилийн өмнө тэр уулын нэг жалганд хідэн ямаатай ганц цэнхэр бор морьтой нэг залуу ихтэйгээ амьдардаг байв. Ганц морь нь эзнийгээ сайн мэддэг, дуудахаар хүрээд ирдэг мөртөө өөр хүн ойртуулдаг гуйомоглон, гуй салхи шиг хурдан давхидаг тийм морь юм байжээ. Хүү өөрөө хосгүй сайхан дуулдгаараа ард олон дунд гайхагддаг байв. Хүүгийн дуулахыг сонсох гэж ноёны охин тэр ууланд хониндоо явдаг бөгөөд яваандаа танилцж хамт амьдрах тухай ярилцдаг болов. Ноён үүнийг мэдээд хүүг алс хол цэргийн албанд явуулжээ. Хүү явахдаа бүсгүйд хэлжээ. Чи ижийг минь сайн асарч байгаарай. Нэг л мэдхэд эргэж ирээд та хоёрыгоо аваад энэ ганц морио унаад явна гэжээ. Ноёны охин энэ үгийг дагаж хүүгийн ээжийг нууц хараасардаг байв. Ноён үүнийг мэдээд хүүхнээ алс газар нэг баяны эхнэр болохоор зэхэж байв. Гэтэл нэг өдөр хүү эргэн ирж хүүхнээ аваад зугтсан тул хөөсөн хүмүүс цэнхэр морийг гүйцэлгүй хүүсийн говийг гаталган бараа сураггүй болов. Ноён ямар ч аргагүй болоод эхийг нь үргэлж харуулдан тагнаж ээжигээ авахар хизээ нэгэн цагт эргэж ирнэ гэж тооцоолж байв. Хүү алс газар очоод буцаад ээжигээ авах гэж ирэн байнгын одолтонд өртөн баригдлаа. Түүнийг тарчилган зовоож хүүхнийг хаана байгааг асуужээ. Ингээд хүүхнээ хаана байгааг хэлээгүй учир хорсохдоо хүүг морьтойн хамт одоогийн Хөх морьт уулын орой дээр амьдаар нь булшлав. Хүү яваад их утсан бөгөөд ижигээ авч ирсэнгүйд хүүхэн нутагтаа ирж байдлыг нутгийн ард олноос сонсоод тэр уулын орой дээрх булсны дэргэд амиа хорлжээ. Тэнд бас нэг жижиг булш бий болоод тэр уулыг Хөх морьт хүүгийн уул гэж нэрлсэн бөгөөд сүүлдээ Хөх морьтын уул гэж товчлон хэлдэг болов. Хөх морьт сумын нэр ийм учиртай ажээ. YouTube дээр туулааны үртэй. Мянган угалцтын нурууны домог. Мянган угалцтын нуруу Монгол Алтай нурууны ноён ориглуудын нэг. Дөрвөн талаас нь гол горих шоржигнон урсаж өвс ургамал жигдэрсэн үзэгсэн цайхан энэ нутагт аргал янгэр, үнэх чон, тарваг зурам гээд төрөл бүрийн ан амтан элбэг билээ. Тэртээ дээр үед мянган угалцтын нурууны нэгэн салаанд ядуу зүдүү амьдралтай анчин өвгөн бяцхан хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэр үед мянган угалцтын нуруунд аргал үгүй тул тарваг зурмын махаар гол зогоон амьдардаг байсан юмсанчээ. Нэгэн өдөр анчин өвгөн бяцхан хүүгээ дагуулan мянган угалцтын нуруунд гарч удаан гөрөөсөн боловч юу ч сагнав. Өдөржин явсан өвгөн хүү хоёр нэгэн жижиг горхины дэргэд дэрж цангаагаа тайлан амран сутал хүүгийн гэдэс өсөөд хэлжээ. Аваа, өнөөдөр бид хоёрт алтаа хишгэ хайрлсангүй хоосон хонхон дээ гэж санаа алдаж хэлэхэд аав нь хүүгээ харан өлсөж байгааг нь өрөвдөөд алтай хишгийг бид хоёр зөндөө хүртлээ. Заавал өдөр бүр хүртэж байх албагүй шүү дээ хүмүн гэжээ. Гэтэл хүү өөрийн өсөж төрсөн нутгийн ангөрөө илбэггүй голонгуй. Манай энэ нутагт тарваг зурмаас өөр даанч амтан үгүй юм да. Тэмээ аваа гэж хэлэн ярилцсан суудал тэр хоёрын доохон горхины уснаас нэгэн аргалын бор хураг ундаалж харагдав гин. Аргалын хураг тэр хоёроос ёор айж цочсон шинжгүй ус хантал ууж аваад унтав.
Хүүн баярлан гүйж аргалын хургийг бариад авчээ. Аваа, бид хоёрт алтаа хишгээ хайрлаа. Энэ ямар хөөрхөн амтын юм бэ? Юу гэдгийм бэ? гэж гин. Аав нь хүү болон аргалын хурганы толгойг илээд, миний хүү, чам шиг нэлх амтын юм. Ихээсээ төрсэн аргалын хург байна. Энэ нутагт эдээшин дасаж 1000 болох болтугай гэж хэлээд тавиад явуулж гин. Хүүнч баярлан 1000 болох болтугай, 1000 болох болтугай хэмээн хашгирчээ. Аргалын хург нэг иргэн харж уулын буурал орой өөд дэгдэн одов. Аав хүү хоёр ан хийгээгүйч аль альны сэтгэл өөдрөг гэрлүүгээ зүглэжээ. Тэр цагаас хойш энэ уул аргал угал зэлбэгтэй болж 1000 угалцад нэр авчээ. Аав хүү хоёрын амьдралч дэшилж жаргалтай сайхан аж төрсөн гэдэг. Туулаа нэвэртэй. 3 синхрийн домог. Эртүр цагт их дайнч загчин хошууны эзэн хүн байв. Тэр хүн Хятадд дайн хийж байсан Хятад гаралтай хүн юмсанжээ. Шунаан эцэг нь Хятад, их нь Орос гаралтай хүн байжээ. Шунаа Хятадд олзлогдсны дараа Хүүсийн говь гэдэг газар ирээд эвт номтон болъё гэв. Хятадууд цаанаасаа, монголчууд наанаасаа их тэрэг аваачаад Шунаан эцэг эвт номтон болъё хэмээн бэлтгэж нагц нартаа бичиг явуулав. Уг бичигт ингэж бичигдэв. Бид дайнд нэрвэгдэв. Бууж өгсөн тул та нар заавал тусал гэжээ. Гэтэл бичгийг хятадууд олзлон авав. Найр наадмын хугацаа болоход хоёр талын бүх хүмүүс зэрэгтэйгээ ирж Шунааг барихад эцэг нь найр наадмын үеэр хүүг бариад авчихлаа гэхэд танай хөвөн чинь биднийг ална гэж битсэн байна. Ингэхлээр хүүгийн чинь толгойг авчихад найрлан да гэжээ. Манай ганц хүүгийн толгойг битгий ав, харин миний толгойг ав гэж эцэг нь хэлв. Чиний эцгийн толгойг авах уу? Чиний толгойг авах уу? Гэхэд Шунаа миний эцгийн толгойг авалтаа гэжээ. Чи өөрийнхөө гараар эцгийнхээ толгойг авчир. Тэгвэл чамтай эвтэй номтой болно гэлээ. Ийхүү Шунаа эцгийнхээ толгойг авав. Мөн ээжийнхээ толгойг авсан ч 14-тэй дүүгийнхээ толгойг авах гэхэд дүүн хэлв. Аха, миний хүзүүн дээр хатаг гарчихсан байгаа гэхэд үл тоон толгойг нь авав. Ийхүү бүгдийнх нь толгойг аваад баян нэртэй говь байсныг Хүүс тэмтэрсэн гэсэн утгаар нь Хүүсийн говь гэж нэрлэжээ. Ийхүү нэг айлыг Хүүс тэмтрээд найр наадам хийж байтал Шунаа оргож сураг алдрав. Зээрд морьтойгоо зүхтаж яваад морьныхоо хөлийг хуг буудуулав. Шунаа чадалтай ховлгаан хүн байсан бөгөөд өдөр нь хаданд хэвтэж байгаад өдөртөө хүрдэггүй уян цагаан юм, шөндөө хүрдэггүй хойл цагаан юмыг найруулж морин дээрээ ирэхэд хоёр нүдийг нь хэрэг ухчихсан байжээ. Дахин хад руу ороход одоогийн манхан хар үзүүрийг хятадууд бүсэлсэн учраас цааш явсаар синхрийн агууд гарсан түүхтэй юм. Үргэлжлүүлье. Овооны тухай домог. Хятадын Бээжин хотын урдаг уулан дээр хан гарт шувуу ирж нар халахалж суучхаад нарыг үзүүлэхгүй байжээ. Тэгээд хятадууд Алтай Вангийн явган мэргэн гэж алдарсан нэгэн баатрийг урьж тэр шувууг харуулсан чинь ганцхан үд унаад нисэхдээ Бээжин хотын нилээд хэсгийг нураажээ. Тэгээд хятадууд Үлгэрийн баатар шиг том биетэй цэцэн явган баатрийг Монголд нь эргүүлж өгөхгүй. Хар архаар согтоож хаа далыг нь огтолж тусгаарлаад амьд үзэсгэлэн болгон газар дээр хадгалсаар байсан гин. Явган мэргэн өхөн үхтлээ хэд дахин сэргэж Монголдоо би заавал эргэж төрнө гэж тангаргалсан гэдэг. Торгуудын данжаа хошууж Мянгад баатар хоёр хурдан агтаа сойж ном сумаа агсаж хятадыг бүр мөсөн дарж явган мэргэнийг чөлөөлж авахар Бээжингийн баруун зүүн хоёр талаар сэмхэн орж байлджээ.
Бэхлэлтийн 13, цайзынх нь 10-ыг нураагаад байтал Хятадын их хаан гинэт мэдэж хоёр баатрыг амьдаар нь баривчилж ирэх тушаал буулгав. Баатар хоёр хойш урагшаа зүг чигээ өөрчлөн зүгтааж замдаа мэргэн казахтай уулзаж мэргэлүүлсэнд мэргэн казах хэлжээ. 13 хоногт Алтайд 13 овоо бариулж чадвал амьд мэндүүлдэх юм байна гэжээ. Тэгээд данжаа хушууж 13 хоногт Алтай ууланд 12 овоо бариулж нэгийг нь амжилгүй нас эзэлсэн гэдэг. Одоо булган голд 12 овоо, хатан, совраг, баарангийн овоонууд бий. Бусд нь Хятадын нутагт байдаг гинлээ. Бүрэн хайрхан уулын домог. Баруун хязгаарын нэгэн сумын дэргэд бүрэн хайрхан гэж нэгэн улаан уул бий. Энэ уулыг дөрвөн талаас нь харахад дөрвөн янзын дүртэй. Бүрэн хайрхан ууланд элбий мөнгөн унаг хаяа үзэгддэг гин. Дээр үйд юм гин. Бүрэн хайрхан уулын урд бид цэлэлдсэн устай тунгалаг нуур байжээ. Орчин тойрны ой хөвчөд хөхөө гургалдай донготон анг өрөөсөөр нэнжилбэгхэн байж. Гэрээсээ холдож үзээгүй нэгэн тэнэг хархуу мод бутныхан жимс түүж явсаар тэр балрой төөрчхөв. Тэгээд нар гарсан хэсэг нь битүү шугууд мэдэгдэхгүй байжээ. Аргаа ятсан хархуу аав ээжээ дуудаад ойрлж гин. Гэтэл ойрхон байна хүрээ дэр гих шиг дун гарав. Баярлсан хүү тэр зүгт гүйн очиход цэлэлдсэн нуур дундаас цэвэрхэн дагн гарч ирээд төөрсөн хүнд туслах бүрэн хайрхан онгон бий байна. Галуугаар минь нисхүү, газраар минь явах уу гэсэнд тэнэг хархүү аль нь ч бишээ, аль нь ч биш гэд нуурын зэгсэнд чулуу хаврын шатааж гин. Цагаан галуу унсан хурамсдын дайг нь хөөрн нисэж араас нь алтан загаснууд хүн болон хувьсаж нуурынхаа усыг балган нисэлцээр харсаар байтал нь усан ширэгч гэж гин. Тэнэг хархуугийн тавьсан төмөр орчлонг нилдээ бүрхэж өөрөө шатаж өгөхийн наахан зүгцаар уулын орой дээр гарч уйлан хайлан сууж байв. Төөрсөн гэр төмөн олон нь төмөрт орхоос сандарч тэнэг хархуугийнхээ дууг таньж тэр уул өөд хошуурж гиндэ. Дүүнээс хойш энэ уул хүрэн улаан өнгөтэй болж мод ургамал хад чулуу анг өрөөс нь татарсан юм гинлээ. Уул нь бүрэн хайрхан гэж нэрлсэн учир дутуу юмгүй бүрэн баялагтай юм байжээ. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. 1001 шөнийн үлгэрийг газрын гаваас подкастаар. Танд таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.